Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хотгонд. Сайн байцгаана уу? Үл мэдэх цэцэгхэн хотгон нэвтрүүлэг хэлж байна. Одоо би зочноо танилцуулъя. Ингүүл 5 настай. Сайн уу Ингүүлээ? Сайн. Түрүүн нөгөө нэг битэртэй нэвтрүүлэг дарахдаа миний хүү энэ даашин заа өмссөн байсан тий. Тэгээ одоо дахиад энэ даашин заа өмсөж байгаа юм байна тий. Ямар учиртай даашин зүйлээ? Цагаан өнгөтэй ингээд цэцэгтэй. Цагаан өнгөтэй нэрээ тий. Би цагаан өнгөтэй эмэгтэй цэцэгтэй болцсон. Тэгсэн байна. Бүр яг адилхан байна. Харин тэрийг яагаад чи ураа ичвэл үзүүлдэ тэр урсан хэсгээ. Харин би өөцөлөгт явж байгаа ширээн доо Үзүүлдэ миний хүү ингээд дэшээ бол за тэгсэн яасан бэлээ? би өөцөлөгт явж байгаа ширээн доо ороод хөлөөрөө ураа ичээ. Тэгсэн. Тэгээд том болохоор ой хөнгө асуужсэн та ой чадах юм уу? Ой чадна ингээ ингэжсэн. Хэн тэгээд Харин тий. Магаш явах юм бол бодоо тээж магаш явах хойхоо масцаа. Тэгтээ миний үчин эн чин зүгээр нэг тийм даашинц шинчиг чухал даашинц штэ тий. Ямар битэрт ямар даашинц олдохгүй байсан биш л дээ. Эн чи их учиртай даашинц учраас өмссөн тийм үл мэдхээ. Яалаа. Ээж нь жоохон байхад өмсчихсэн даашин. Тий. Ээж нь юм жоохон байхдаа нэвтрүүлэгт орсон тийм үү? Ямар нэвтрүүлэгт орлоо миний хөө? Ээж өгчөд надаа харуулсан. За ямар нэвтрүүлэгт орж юу? Чи харуу тэгсэн чинь хинтээ ярьжсэн ээж нь? Тэндээ. Харин тий наттай ярьжсэн тий. Тэгээ энэ талд нь бас нэг ийм хүүхэд байсан уу? Ийм алгаа өмсцэн? Байсан да. Тэгтээ энэ биш байсан уу? Тэгэхээр надаа юу харагддаггүй юм бэ гээд ээж энэээс ихтэй хүүхд хайцсан би ингээ асуусан. Ээж их удсан мангийсэн. Арай их удсан юм яг үнэ хэдэн жил болсон байна үл мэдхээ. Ээж нь энэ хүнтэй яриад тэнд бас нэг малгайтай үнтэй ярьснаас хойш хэдэн жил болсон гэлээ сая? 24-5 жил болсон гэсэн тий. Тэгэхээр ийм сайхан үйл явдал одоо манай үл мэдэх цэцэгхэн хотгонд нэвтрүүлгийн хүрээнд маш их болж байгаа. Ингээд манай анхны нэвтрүүлгүүдэд орж исэн хөөрхөн охид хөвгүүд манай өөрсдөө аав ээж болоод ингээ хөөрхөн өрсөн одоо ингээд нэвтрүүлэгт орж байна. Миний хүүгийн ээж нь хин гэдэм бэ? Одоо би мартсан штэ олон. Тийм. Нөгөө эмээ нь одоо удаж байгаа. Тэгээ эн чи одоо нас нэмж байгаа болохоор нэр мартаад байна миний хүү. За юу. Манай ээж төсөөлсөн шүү дээ. Тийм үү? Баяр үргээ. Манай 30 настай үсэн шүү дээ. Тийм үү? За. Тэгээ хамтдаа пүүл орсон. Юу орсон? Пүүл гэдэг нь юу вэ? Пүүл ингэ сэлдэг. Бүр тиймд орсон юм уу? Тэгээ би буудлын дээр унтсан хонсон. Нэг л удаа хонсон. Бүр буудланд хонсон юм уу? Ээж нь төрсөн өдрөөр үү? Манай ээж төрсөн өдөр өчигдөр болсон. За, яаж баярсан? Манай ээж төсөөнд дээд үд болсон. Чихмэл авсан уу? Миний үгийн ээж нь одоо хүртэл хүүхэд насаа дурсч явд юм байна тий. Чихмэл хэр том байсан? Бараг чамаас том байсан үгүй юу? Үгүй. Харин үгүй юу. Миний үгийн аав нь хин гэдэг? Ган Эрдэнэ аав нь ямар ажил хийдэг лээ? Мартсан уу миний хөө? Би сануулах уу? Би энэ тас нөгөө ингээ санах га биччихсэн штэ. Орчуулагч гэж ажил байдаг үү чи? Орчуулах ятад хэл. Ямар хэлээ? Ятад хэл. Орчуулд юм уу? Чи тааваараа заалгаж гин үү хэл? Ерөөсөө заалгаагүй юу? Хэн аав уусаа мэдгүй ингээд надаа ингээд. Миний өдрөөсөө мэдгүйгээ зааж өгөхгүй байна уу? Чи тэгээд ер нь өдөртөө юу хийж гин? Хэн би өдөрөөс аавтай эхлээл ээж надад гой амттай хэлээл өгчөдөл би 70 амттай ийцэн. Нэрээ юу чи чаддсан юм уу? Ингэдэг. Бүр ингэдэг үү? Ямар нэртэй юм бол энэ ингэдэг 70 амтэн чинь? 8 алж юу? Хаас ч юу? Биш үү? Би саналаа. Сам хорхоо юу? Тий.
Өө яг ийм штэ нэр. Чист гоё зөв үзүүллээ штэ. Сам орхоо идэж чадахгүй чи. Өө сайн биш штэ. Тэр чи хүн болгон бас Би дээш нь лемон хийж амсаж үз. юу хийж байгаа та? Лемон хийж амсаж үзсэн бүр гоё кашуамд амдагчсэн. Чи хашаа амтнд дуртай юм уу? Тий. Ямар сайн. Би юм Чи ламун идэх дуртай юу? А? Ламун идэх дуртай юу? Лимон. Тий. Тэр харж гин үү? Гэтэл одоо манай ингүүлэн бол бүр дээр нь сам орхоо дээрээ ингэж байгаа тий. Тэгээ идсэн юм уу? Би иддэг. Хаяа иддэггүй. Тэгтээ лимонч бас хэрэгтэй л дээ. Биэнд хэрэгтэй тий. Чи ер нь тэгтээ айдаг газар байна уу ер нь? Харин би гүнжиг усаас айдаг. Гүнзгий уснаас айдаг. Зүгээр яа тий. Юу гүнзгий уснаас яагаад айдсан миний хөө? Харин би доосо шивжүү ингээд айгаад Доошоо сэлчихүүгээд үү? ингээд доос ингээд дэшээ чадахгүй. Тийштэй нэрэ тийм чи тэгтээ тэгж гүнзгий усанд ер нь орж исэн үү? Оржсэн тий. Замны ганаас хөдлөөд Тэр нь хизээ хаашаа орж исэн? дээрүүд би Японоос явж исэн, Монгол хэлтэй явж исэн. Оо ямар мундаг юм. Дээр үед гэдэг чи одоо хизээ? Өнгөрсөн жил Үгүй яста дээр үе байна тийм ээ? Тийм байна. Тэгээд явж байхад ер нь тэгээд усанд очивол гоё байна уу? Ууланд очивол гоё байна уу? харин би гүнжиг ус багхан бол надаас адилхан ийм ус байвал би сэлнэ. Чи сэлж чадд юм уу? Тий. Хин зааж ирсэн чам? Миний ус сурцсан юм уу? Харин би хамаараа дацаа шууд усны нүдээ сэлээд зүгээрээс Шууд орчдөг. Сайн би биш. ингэж чадна. Чи нэг ус байна гэ бодоод одоо нэг ороод сэлдээ. Яаж сэлдэг гинэ? За ингээ энд ус байла. Тэнгүүд. Хүй. Тэр хэвтэж болохгүй. Их чи дүүгээ зүгээр ингээ үзүүлэх юм байх гэж бодохгүй. Өөдсөн үү гайгүй юу? Чи ер нь мундаг юм байна штэ. За ингийг оруулаа. Одоо яшти тий би таараар нэг толон тоглоулъя. Толон тоглоулахгүй би нэг зүйл асууя. Тэгээ та хоёр хин зөв хариулах нь харъя заа юу? За тэгэд хэрвээ зөв хариулахаа мэдж байгаа бол гараа өргөх ёстой тийм ээ. За ингээд ингүүлэн ариунаа үл мэдэх 3 ингээд явж ээжээ. Хот дотор гуруулаа гоё. Ингээ явж исэн чинь машины зам гарах болжээ. Тэгсэн чи ингээ зогсож исэн чи урд ингээ 3 гэрэлтэй юм гэрлэн дохоо байна. Тэгсэн чинь ингээд айл гэрлэн дохоогоор нь асгаар хүн явдаг үлээ гэд ариунаа мэдхгүй байсан чинь манай хоёр мэдж байгаа юу? Мэдчихэж байгаа. За Ногооноор нь явдаг. зөв үү ингүүл? Ногооноор улаан зогсон ногоон явна. Оо сайн байна. Тэгээ шар нь ямар хэрэгтэй юм бол? Шар нь удаа явна. За тэр бүр гоё юм байна. Шар байвал ингээ айгу удаан явах юм байна би те. Зөв гурав. За сая одоо та хоёрыг хэлсэн зүйл яг үнэн үү? Эсвэл алдаа байна уу гэдгийг ариунаа их чинь сайн мэдэхгүй шүү дээ тий. Жинхэнэ энийг мэддэг хүнийг одоо их чинь урина. Таартайгаа танилцуулна. За юу. Ийм ажил байдаг юм уу? За үл мэдхээ. Тэдэн. Ямар зочин ирсэн байна? Мэдлэрээ зочинтойгоо. Сайн байна уу? Ингүүлэн гэдгийг манай найз. Сайн уу? Цэцэрлэг сургуульд явж байгаа юу? Явж байгаа. За ингүүлэн маань ямар хүн ирээ суудсан байныг хардаа миний хөө хувцаар нь таньж гин үү? Цагтаа. Ямар цагтаа юм шиг байна? Юу хариуцдаг цагтаа юм шиг байна? Замын цагтаас харагдаж байна да. Замын цагтаа шиг харагдаж байна да. Маш зөв хэллээ. Би тэгвэл арай тодорхой болгоод танилцуулъя. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хилцээний ахлах мэрэгжилтэн Отхон Тамир ах нь ирчээд байна шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхээр одоо Отхон Тамир ах нь бол өөрийн биеэр та хоёрт яг одоо ичээхэн түрүүчийн асуусан асуулт энэ одоо гэрлэн дохооны энэ 3 өнгө чинь ямар учиртай юм. За тэгээ ер нь одоо зам дээр очичвол хүүхдүүд маань юуг анхаарах ёстой юм гэдэг дээр маш гой зөвлөгөө өгнө. За мэдэхгүй юм байна уу та хоёрт? Юм асуумаар юм бэ? Бүгдийг мэдд юм уу? Шууд шалгалтанд ингүүлэн мэдэхгүй юм байна уу зам дээр очиод одоо бас бүгдийг мэдхөө. За тэгвэл ингийн аха. Манай үл мэдэх ингүүлэн хоёр за ерөөс ямар нэгэн шалтгаанаас болоод хоёулахна явган үний гарц дээр очиод гарах ёстой болчлоо нөгөө тийшээ нөгөө талд.
замын нөгөө талд гарах хэрэгтэй болчлоо. За тэгвэл эхлээд тайраас би асууя. Тэр тохиолдолд тайр яаж нөгөө замын нөгөө талд гарах уу? Ингүүлэн Ямар нэг хүн явж байгаа юм бол ямар нэг хүн явж байгаа юм бол тэгээд цагаа тэр хүнээс нь асуу. байж байгаа. Хинээс асуу. Хүмүүс асуугаад цагтааны жолоос нь асуугаад Цагдааны жолоочоос асуу. Тэг хаана алхдаг юм бэ ингээ асуугаад Тэр алхдаг газар чиг чухал байх нь тийм үү? ингээд цагаан өнгөтэй ингээ буцсан цагаан өнгөтэй. Яг үнэн. Зүгээр ингээ зураасгүй газар явж болох уу бид нар? Болохгүй мөглтөн. Тийм машинтаа зүгээр ингээ мөглөлт чинь тийм үү? Яг зөв. Тэгнь. Тэгэхээр Ганцаараа зам хөндлөн гарч болох уу? Болохгүй ээж аваад ганаас нь хөдлөөд. Оо яг зөв. За яг л одоо зам хөдлөөний дүрм заасан явган зөрчигчийн үүргийг ярьж байна. За гараас нь хөтлөөд зам хөндлөн гарахтаа ээж автагаа яах вүлээ? Тань ээж аав том болохоо би зэжин баханы хүн намаа хаацаадгүй би ингээд аавын ганаас хөтлөөд ээжийн ганаас хөтлөө гараа дээж өргөцсөн. Яг зөв. Тэгээд ээж аав нь болохоор утас оролдохгүй яг л одоо ирж байгаа урсгалынхаа эсрэг талд нь гараас нь хөтлөөд тэгээд зам хөндлөн зүүн баруун тишээ сайтар харна. За ингээд явган хүнийхээ гарцаар гарахад жолооч нар зам тавьж өгөнгүүд зам хөндлөн гарах нь байна тийм ээ. За тэгээд дээрэс нь та ээж аав нь машинтаа явж байх үед машин суугаад юуг зүүх ёстой вэ? Бүс. Оо яг зөв хамгаалах хүсээ зүүх ёстой тийм. Хаана юу отгон тамир ахаасаа нэг зүйлийг асууя. Нөгөө ер нь ингээд манай Монголд бол их ажиглагддаг л да. Ингээд уртлын суудлын дээр яг жолоочийн дэрэгдэх суудлын дээр хүүхэд суудсан байдаг. Тэгж болох уу тэгж болох уу болохгүй юу? Болохгүй харин хүүхдийн суудлан дээр суун. Манайгээс над пинк хүүхдийн судлаа миний судал Зөв. Яг мундаг мэдх юм аа манай мундаг байна шүү дээ. өөрийнхөө судал дээрээс. Тий, зориултын суудал дээрээ Жолоочийн машин дээр суухгүй хүүхдийн өмнөдөө суун. Яг зөв. Ээж аахаа өвөр дээр сууж болохгүй тийм ээ. За яг зориултын хүүхдийн суудал дээрээ суугаа. Хүүхдийн суудал байгаа юу? Бага манай машин дээр байгаа. Мундаг. За байхгүй юу. За ер нь хүүхдийн суудал байхгүй тохиол суудлын бүс тохируулагч байна. За өндөрчл суудал байдаг. Заавал бүсээ зүүж шүү заа юу. Байгаа юм чинь байгаа гэсэн үг. За ээж аав нь машин бариа явж байгаа үедээ гар утсаар ярьдаг уу? Болохгүй. Ер нь ярьдаг. Анзаарсан уу? Анзаарсан уу? Хаяа. Уцаар одоо жолооны ард ээж аав нь уцаар ярьж байгаа бол болохгүй шүү заа юу. Та машин сууж хагаад машинаас шууд өөртөө буудгүй эсвэл ээж аав нь буулгадгүй. Би бол ингээд хаяа ингээд замаараа буухаараа тийм машины замаар буухаараа ээж аав буулгадаг харин хүний гарцаараа явдаг замаар нь буухаараа би өөрөө боочдаг. Тэгэхээр та зам хөдөлгөөний дүрмд 10 хүртэлх насны хүүхдүүд бие дааж хөдөлгөөнд оролцохгүй заавал эцэг эсрэг хамгаалагчтай байх учраас ээж аав чинь машин суулгах болон буулгах үедээ заавал та хэдийг буулгаж чинь өөрсдөө дураараа шууд бууж болохгүй шүү заа. Тэгэд ингэх нь биш. Заарын суудалд суугаад зориултын суудал дээрээ суугаад бүсээ зүүн энэ нь аюулгүй байдлыг ханган тийм ээ. Цонх онгорхойгоо үед цонхоор толгой чээж гараа гаргаж болохгүй тий. Гараа авчин. Хүн аваад. Гараа авчин. Оо яг зөв. Хүн аваад яв. Тэгээ толгоо хийж болохгүй. Толгооноос яаж хөлөө тэгвэл бас авчигт чинь өвд чинь ёо бол чинь тийм ээ. Тий. Ингээ унцсан. Яг үнэ. За хэрвээ би бас нэг зүйлийг асууя хүүхдүүдийнхээ өмнөөс одоо ингээд замын цагтаа ах нар ингээд зогсож идэг тийм ээ зам дээр. Тэгээд ингээд янз бүрийн тохиогод идэм бэлээ. Тэр нь одоо ямар учиртай тохионууд эдгийн та хоёр мэдэж гин үү замын цагдаа нар ямар тохио өгöd гараараа яаж тохиод идэг лээ аль үзүүлдэ тийшээ өрөө энэ одоо ямар учиртай тохио өгöd идэ яг одоо замын гол цагдаагийн албаагч яг үүр гүйцэтгэж явах үедээ бие зохицуулт хийдэг байхгүй юу үндсэн 3 хөдөлгөөнөөр бие зохицуулт хийдэг за энийг харсан жолооч иргэд гэрэл тохио харахгүйгээр яг замын гол зогсож байгаа цагдаагийн хөдөлгөөн зохицуултаар хөдөлгөөнд нь одоо өдөртөгдөж хөдөлгөөнд оролцдог байгаа шүү. За юу. Ойлгосноо ингэвүлээ. Та хэд маань бол би дахиад энэ хоёртоо тодруулах юм. За тэнд одоо гэрлэн дохио байна тийм үү? Ногоон асчлаа. Гэтэл яг дэрэгдэн замын цагдаа
ах зогсоод бити явахгүй шүү гэвэл хэнийг нь үгэнд орох уу? Ногоон гэрэлд үү эсвэл цагдаа ахынхаа үгэнд орох уу? Цагтаа. Зүйтэй яг. За сайн байна. За хэдүүлээ гэрлэн төхөөгөө ярилцъя тийм ээ. За улаан гэрэл асуул яах вүлээ? Зогсон. Оо зүйтэй. За шар гэрэл ямар гэрэл утгатай байлаа? Шар гэрэл Анхаараарай. оо тий яг зөв анхааруулах. За Манай ингүүл маань ингэсэн л дээ түрүү асуусан чинь шар гэрэл яах вэ? Удаан алхна гэсэн. Тэгэхээр одоо алхаж болохгүй нэ хоёлаа яах нь байх нь? Анхаарах нь миний хөө. За хаягийн юу. гэрэл нь асгах байгаа тул гэрэл 3 гэрэл төхөө байгаа шүү дээ. Улаан, шар, ногоон. За явганы гарцан дээр бол одоо улаан гэрэл асж байгаа бол хориглон тийм ээ. За тэгээд шар гэрэл асаад ногоо асах юм бол явах нэ. Явган зөрчигчийн явганы гэрэл төхөө байдаг. За явганы гэрлэр бол яг хүний зурагтай ногоон гэрэлсэх юм бол гэрэл төхөөтэй явганы гарцаараа гарч ийн. Гэхдээ зам руугаа заавал хоёр тал руугаа сайн анзаарна шүү. За юу. За тэгээд тээврийн хэсгийн хөдөлгөөн дээр бол мэдээж хэрэг гэрэл төхөөс солигдохдоо шар гэрэл бол анхааруулна. Дараагийн гэрэл аслаа шүү. Та зогсоорой гэж хэлж байгаа шүү. За юу. Анхааруулах. За би бас нэг ийм зүйлийг тодруулъя. Одоо ингээд замын цагдаагийн ахнар юу бариад ямар одоо хэрэгсэл ямар одоо зүйлийг зүйлийн тусламжтайгаар хүмүүст ингээд тохиогоо өгдөг билээ санаж байна уу? Шүгэлтэй. Зүйтэй шүгэл байдаг. Өөр юу байдаг лээ үл мэд. Улаан мод. Тэр нь юу лээ? Улаан мод. Тэгээ байдаг. өөр гардаг нэг юм шатчиг юм байдаг. Шат шиг юм байдаг. Тэр юу юм? Цагаан хөхтэй. Тэр ягаад тэр шат шиг юмар яваад идэв цагдаа нар? За яг уулзуурын гол зогсож байгаа цагдаа нар машины ард байгаа харагддгүү. Тэгэхээр яг уулзуурын гол түнх буюу замын цагдаагийн албаагч нь зогсдог. Яг ажил үүргийнх нь аюулгүй тойргийн түнх байдаг. Тэрэн дээр гараад зогсохлоор бүх машинуудаас тод харагддаг. Өндөр. Өндөр болох гэдэг юм байна шүү дээ. Ойлгосноо. Ааха. За тэгвэл бас нэг зүйлийг асууя. Одоо манай ингээд хүүхдүүд зөвхөн ийм том гудамж талбайтай газар биш. Одоо гэр хороололдоо бас ингээд зам хөндлөн гарах тохиолдол байдаг. Тэгээд тэр бол байнга шүү дээ. Тэгэхээр энэ үед нөгөө цагаан юу маань байхгүй, зураастай зам маань байхгүй. Тэгээ бас нөгөө гэрлэн дохио харагдахгүй. Энэ үед яах вэ? Яаж гарах вэ хүүхдүүд маань? За ээж аав асран хамгаалагчтайгаа гараас нь хөтлөөд ойролцоо явгууны гарц руу явж гарч шүү. За юу. Тэгхгүйгээр шууд зам хөндлөн гараад зам хөндлөн шууд гүйж болохгүй шүү. За дээрэс нь машин цугтаа заавал ээж аавынхаа тусламжтайгаар сууж ийн тийм ээ. Урд суудгүй өстэй та. Үгүй хаан суун тийм. Хаяа тууд. Дүүн урдаа суучдаг уу? Үгүй хаяа. Хаяа суудаг. Одоо бүр нэг ч суулгахгүй нэ. Тийм мэдхий манай аав ээжүүд Тийм үү? тий урдаа сууддаг. харин тий одоо тэр дүүнараа сайн хэл битгий урд суу гэж заа юу. Манад үгэнд ордог. Үгэндээ Манад үгэнд ордог. Манай миний үсий зулгаагаа, миний нуундаа суугаа үсий зулгаагаа. дүүнэр тэгдэм маа их чинь аягүй сайн ойлгож байна. Манай дүү бас яг тэгдэг байсан. Тэгтээ дүү бол их чахынхаа үгэнд орох ёстой юм чинь. Их чахан дүүдээ заавал захих ёстой учраас битгий урд суу гэд хэлээрээ заа юу. За Би хизээлийжсэн дүү ингээд нуундаа яваад миний хизээлийг ингээд алиж зулгав. тэгдэм маа дүүнэр. Хоёул дараа нь тэрийг ярина зовлонгоо заа юу. Манайх нохотой. За баяр. Нэгтэй. Чирэн жаргал юм уу? Юу юм тэр? Зүгээр л байгаа байдлаа ярьж байгаа тий. За ойлголоо уучлаарай би буруу үг хэрэгэлсэн байна. За ахыгаа явуулъя. Одоо отгон тамир ахын зөндөө нөгөө олон замын цагдаагийнхаа ажлыг хийх ёстой шүү дээ тийм үү? Тийм учраас үл мэдэх ингүүлээ хоёр маань отгон тамир ахтаа болон бүх замын цагдаа ах нартаа сайхан одоо ерөөлийн үг хэлээд тэгээд баярлснаа илэрхийлье. За юу гэж хэлэх вэ? Эрүүл баярлалаа. За би болохоор хамгийн төгсгөлд нь та бүхэндээ ерөөх хамгийн гол зүйл бол манай Монгол улсын энэ зам дээр ямар нэгэн аваар осол элдв муухай юм гарахгүй амьдрал маань улс төм маань амгалан сайхан дэгтэй журамтай энэ замын хөдөлгөөнд оролцож явах болтугай гэж ингэж өрөө тийхөө. За баярлалаа ирсэн. За баярлалаа. За дараачихаа нэвтрүүлгийн хэсэгт оръё.
Мэдээ. За ингээд дараачийн одоо хэсэг маань эхэллээ. 3 дахь хэсэг эхэллээ. Энэ дээр яадаг үлээ мэдхээ санаж байна уу? Гараа өргөн. Тийм. Мэднэ гээд Ингэн. асуулт Зүйтэй. Игч нь өштэй нэг зүйл асууна. Нэг үг асууна. Хэрвээ тэр үгийг мэддэг бол гараа өргөөд би мэднэ гэж хэлнэ. За юу ингэвүлээ? За та хоёрын хэн нь нар гэдэг үгийг мэдэх вэ? би мэднэ. Мэдэх үү? Ингэвэл мэдэх үү нар гэдэг үгийг? Өө сайн байна. За тэгвэл гурлаа нарны тухай ярий. За ингэвэл эхлээд хэлээрэй. Нар хаана байдгийг юу юм бэ нар гэж байж миний хөө. Наад гэрээ хажуудны ингээ хараад байдаг. Нар гэрийн хажууд хараад байж идэг. За миний хөө одоо хэлээрэй. Нар гэж юу юм? Нар гэж одоо энэ төр өглөө шүү. Аха. Ингээл гэрэл туяатай болгодог. Гэрэл туяатай хаана гэрэл туяатай болгодё? Юу гэрэл туяатай болгодог? Дэлхий. Дэлхийг нар хүнийг яалгадаг лээ? Халууц суулдаг. Дулаан өгдөг тий? Тийм. Ойлгосноо тэрийг. Даарсан байх үү? За өөр нар хүмүүст юу өгдөг гинэ энэ дэлхийд? Сая та хоёр юу гэлээ? Дэлхийг Нар гүйгүүлдэг. гийгүүлдэг, гэрэлтүүлдэг байх нь вэ? Тийм үү нар? За өөр нар ямар нөлөө үзүүлдэг бол бид нарт? Өөр яадгүй. Ингээд юм байлээ штэ. Нар байсан учраас юу гарч ирдгүү? Солонго. Яг үнэн. Солон гарч ирнэ. Үгүй солон гаж идэггүй штэ. Бараа солон гаж идэх. Зөв. Бар нартай бараа. Бороотой нар хоёр байж ээж солон гарч ирдэг те. Маш зөв сайн байна. Гэхдээ би ингээ хараад доороос үзүүлээд байна. Нар байхаар энд юу гарч ирээд ургаад идэг лээ? Өөс нэг цэцэг. Өвс, цэцэг, навч өөр юу? Өндөр. Мод зүйтэй. Өөр. Ерөөсө бүхий л ургамал нарны ачаар Цэцэг. гардаг байх нь. За сайн байна. За ингээд гурлаа дахиад ганцхан зүйл нарны тухай яриад тэгээд дуусгая. За юу. Тэгэхээр нартай холбоотой ямар нэгэн шүүлэг, ойнсого, таавар байдаг болов? Байдаг. Юу байдгүй? Мартцсан уу? Мартаг. За. Тийм ойсог байдаг. Ямар ойнсого гэдэг лээ? Алтан шар бөмбөг. Алтан шар бөмбөг. Алтан шар навчис минь алган дээр минь буугаарай. Та хоёр өөр л юу хэлжлээ шүлэг. Гэтэ баг зүв байна л да. Алтан шар бөмбөг агаар тэнгэрээр өнгөрнө тэр юу вэ? За, алтан шар бөмбөлөг агаар тэнгэрээр өнхөрнө тэр юу байх нь вэ нөө? Нар. Зүйтэй нар байх нь штэ. Онц миний үчи яста мундаг. За тэгэхээр ингээд гурлаа энэ сайхан нэвтрүүлгээ өндөрлөхийнхөө өмнө вэ штэ. Энэ одоо дэлхий дахина хайрлах, нараа хайрлах, байгалаа хайрлах энэ гой сэдвэр бас найзынхаа дуугаар өндөрлөе. Шүлгээр өндөрлөе. Тийх үү? За. Бага зүзгэн модыг навч бүхэнтэй хайрлая. Уси сүдэ чихэн нургаад дуусал бүхэнтэй хайрлая. Уулан тал уси өрхөн сүдэм хайрлая. Уха үтихүү бидний бүтээсэн их хоноо хайрлая. Хайрли бүгдээрээ ихэн багсаа хайрлая. Хайрли бүгдээрээ эзэм намаа хайрлая. Хайрли бүгдээрээ эзэм намаа хайрлая. Хайрли бүгдээрээ хоноо хайрлая. Заваачлах Монгол хүүхэд юу ч бидээ золигтой Монгол хүүхэд эзэм намаа хичээгүй золигтой хүүхэд намайг би Монгол хүүхэд би Монгол хүүхэд шинэ сагаа ихтэх осоо симэний их орон чи зүсгэндээ үүлэмтнаа чи миний мөх орон чи зүсгэндээ үүлэмтнаа чи миний мөх орон. Болсноо алга таач болох уу? Ямар гоё юм бэ? Чи сая голдон дууныхаа дундуур бас
Үгэлчгүүдээ Тэгээс ингээд тэгсэн те. си гэдэгсэн тэ си. А? Та анзаарч нуу си Үгүй. гэдэгсэн. Тэр юу юм? Си гэдэгсэн. Си гэдэг нь юу гэж байгаа? Би си ингээгүй шүү. Си гээгүй шүү дээ. Та Монгол бүжиг мэдхүү. А? Монгол бүжиг мэдхүү. Мэднэ. Би За. чигсэн би Ээ, бүжиг бурхан. би бүжиг мэднэ. Оо, миний үү чи монголоор өшрөл бүжиглчтэй юм уу монгол Би бүжиг? бол нэг бүжиг Ямар мэднэ. за чи бүжиглчих тэгвэл. А? Оо, ямар гоё монгол бүжиг вэ? Оо, оо ёо. Одоо би бас нэг монгол бүжиг бүжиглэх болов. Таараа. Оо, за. Аха. Ингээд Ингэх юм. нэг нь хөвдөөж ингээд. Ингээд Ингээд. За. нийлүүлэхгүй ингээд. Нийлүүлэхгүй. Аха. Хүү ингээс иргэдэг энэ бүрөө хөдөлгөөд. Мөрөө хөдлөдөд. Оо, энэ бол яаж байгаа одоо? Ихдэг. Ааха. Аль нь монгол юм дээ тэгээд ер нь бүгдээрээ монгол ардын хөдөлгөөнүүд үү? Энэ бас мөн нөө. Хөөе таар ямар мундаг. Пүүх. Миний үеэстэ мундаг юм а. Битэрийг дагуулахгүй сайн мэдэж байна. Маш сайн гоё дуулж байна, бүжиглж байна. Яста он цөөхөд байна. Аха. Тэгээ битээр одоо тий. Тэгэхээр ийм одоо мундаг хүүхэд өнөөдөр манай нэвтрүүлэгт орлоо. Манай энэ нэвтрүүлгийг ингэж гоё чимлээ. Энэ одоо сайхан хүүхэдтэй одоо би битээр бас энэ нэвтрүүлэгт оролцсонд баярснаа илэрхийлээд бэлэг өгөхгүй бол ерөөс болохгүй тий. За, нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Angel Toy тоглоомын дэлгүүр. Манай тийм байгаа шүү. Оо, яана. Би авчихгүй. Дахиад авчих. Манай гэрийн энэнд тасарч шүү. Тэгвэл авах юм уу? Сал өөр энэ нэг ингээд ягаад энэ ингээд өнгөн сал өөр. Чи тэ авах юм уу, авахгүй юм уу? Хэн энийг алга болсон энэ хоёр байгаа. Тэгээ авах юм уу, авахгүй юм уу? Хармаар Хармаар санагтаад сагдаад байна уу? Тэгвэл авчих уу? За тэгвэл их чинь гоё зарлаад гоё ёслол төгөлдөр өгөх гээд шүү дээ. Чи гоё сайхан хувцастай гоё суужээ заа юу. За их чинь их гоё хэлнэ. Эний чинь зүгээр би өгж байгаа юм биш. Энэ чинь бас хүүхдүүдэд хайртай байгууллага өгж байгаа байхгүй юу? Энэ ТБТ амдууд гэж одоо томчул мэдэндээ түүний дэрэгдэх. хэн би кромет туртай кромиг. Би ч гэсэн дуртай. Тий. Тэгээд одоо Stars гэдэг төвийн 3 давхарт байдаг. Angel Mom гэдэг, Angel Toy гэдэг ийм тоглоомын газрын ах эгч нар нь манай зочин хөрх охиныг минь баярлуулж байгаа. Тэгээд хэрвээ чи авахгүй бодно штэ. Би авчи дөө ер нь. Чамд байгаа юм биш штэ би ойлголоо. Надад бол ийм гоё керами энтер одоохондоо байхгүй байгаа байхгүй юу? Яах вэ? Хэн энийг хүлний эвдэсцэн. Болохгүй надад Тэгвэл чи энийг л бусдыг би авчих уу? хэн нөгөөч. Хэн нөгөө энэ нэг өнгөн гэдэг хэн идүүс дөөдөө өгчлмээр санагтаад. Өчмөр санагдаад байна уу? За зүгээд дүүгээ зовоохгүй миний хөөр аав. Тэгээд өөрөө сайхан дүүтэйгээ тоглоороо заа юу. За миний хөө маш их баярлалаа дүүд. Булаач аваад тахтай яг үү. За хажуудаа тавьчих. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Angel Toy тоглоомын дэлгүүр. За өнөөдрийн энэ нэвтрүүлэгт хэн оролцсон үл мэдхээ? Манай зочин хэн блэ? Марцон өчөө. Ингүүлэн. Тийм ингүүлэн. 5 настай. Тэг гоё хэл хоёлоо зарлаа. Ингүүлэн 5 настай. За тэгээд дараачихаа нэвтрүүлгээр бүгдээрээ тавтаа сайхан уулзцаая гэд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай гэрэ минийхөө. Баяртай.